Улаанбаатар төмөр замын хэмжээнд 397 вагон шатхуун бэлэн байна. Үнэт цасны арилжааг блокчейн ашиглан 24 цагийн туршид тасралтгүй гүйцэтгэдэг боллоо. Нийслэлийн төрийн тусламжийн төв 1 хоногт 2787 дуудлага хүлээн авсан нь түүхэнд хамгийн өндөр ачаалал болжээ. Зэсийн баяжмлын экспорт өссөн байна. Цас орж, засна шуурга шуурж, хүйтний ирч чангарна. Улаанбаатар хотын төв талбайд сөндөрлөж байгаа мөсөн хотхны баримл бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг QR код уншуулан авах боломжтой. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Улаанбаатар төмөр замын хэмжээнд 17-ны өдрийн байдлаар 397 вагон шатхуун бэлэн байна. Үүний 305 дизель түлш, 91 нь АИ92, нэг вагон нь АИ95 авто бензин байна. 12 дугаар сар гарсаар нийт 34 мянган тонн АИ92, 233 тонн АИ95 авто бензин, 104 мянган тонн дизель түлш, 5600 орчим тонн TC1 онгоцны түлш тус орж иржээ. Манай улс өнгөрсөн 9 дугаар сараас үнэт цасны арилжааг блокчейн технологи ашиглан хийдэг болсон төлбөр тооцоог цагааталгүй автоматар гүйцэтгэдэг болсноор 2 дахь зах зээлийн арилжааны идэвх 40% нэмэгдээд байгаа юм а. Тэгвэл өнөөдрөөс 24 цагийн турш тасралтгүй хийх боломжтой болжээ. Биржийн бус зах зээлийн арилжааг Монголын үнэт цасны арилжаа эрхлэгчдийн холбоо удирдан зохион байгуулж технологи хөгжүүлэлтийг Монголын финтек компани And Global Group хариуцж байна. Нийслэлийн төрийн тусламжийн төв 300 гаруй ажилтнтай, үүний 175 нь эмч, 225 нь жолооч. Тус төв 2021 онд 326 мянга орчим дуудлага хүлээн авдаг байсан бол өнгөрсөн 11 дугаар сарын 24-ний өдөр 2787 дуудлага хүлээн авч үйлчилсэн нь түүхэндээ хамгийн өндөр ачаалалтай өдөр болжээ. Дуудлагын тоо тогтмол өсөж байгаагаас хүүхдийн дуудлага 10-аас 30% нэмэгдсэн байна. Оны эхний 11 сарын байдлаар 5.1 тэрбум Америк долларын 2 сая тонн зэсийн баяжмал экспортлжээ. Тодорхойлбол зэсийн баяжмлын үн өнгөрсөн оны мөн үеэс 73% буюу 2.1 тэрбум Америк доллараар биед хэмжээ нь 35% буюу 526.7 мянган тонноор тус өссөн байна. 18-нд баруун болон төвийн аймагуудын нутгаар, 19-нд төвийн аймагуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймагуудын нутгаар цас орж, засна шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний ирч чангарч нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Тиймээс зам даваагүй өнд халтргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна. Улаанбаатар хотын төв талбайд сөндөрлөж байгаа мөсөн хотхон, мөсөн бууз, оомол загсан сандал, цагаан өвгөн болоод байгаль нуурын хамгаалагч 15 домгийн амьдтаас бүртнэ. Баримл тус бүрийн дор QR код байрлуулсан бөгөөд 4 бүрийн мэдээллийг үзэх боломжтой. Мөсөн хотхны дунд 27 метрийн өндөр гацуур мод гэрэлтэн, тун удахгүй оддын тэнгэр зогсолбор болоод гэрлийн бөмбөлөг 2026 оны бэлэг тэмдэг гал улаан морийг суйрлуулах гэж байна. Ингээд олон нийт хотхноор зугаалж гулсуураар гулгаж зураг татуулан амьдралынхаа нэгэн агшин дурсамжийг бүтээх боломжтой болно. Ice Global цөөн үгээр үйл явдлыг давчиллаа.